За бүгдээрээ сайн бацгаана уу? За энэ уншлаг хүрэх өдрийн мэндийг хүргэе. За өнөөдрийн сонголтууд энэ байна. Би ч одоо нэг YouTube-ийн бичлэгийн туршлагагүй болохоор нэг бичлэг хийгээд 17 хоног гэсэн. Өчигдрийн бичлэг маань дундаасаа YouTube-ийн зарим нэг хөзөр дээр тэр нөгөө жоохон болохгүй зурглал байд юм шиг байна. Тэгээд тэрийг нэг анзааралгүй тавьчихсан чинь тэрнээсээ болоод өчигдрийн бичлэг хаагдсан байсан. Тэгээд зарим солонгосуудад байд юм уу, зарим улс орнуудад бичлэг бас нэг үзэх боломжгүй энэ төр болцсон байд юм байна. Тэрийг нь би сайн арай мэдгүй маа хаана яадгийг мэдгүй. Өөрөөр байгна л одоо засаж залруулах гэж хичээлээ. Тэгээд ямар ч гэсэн бичлэгээ эргээд сэргээгээд нэг тавьсан. Тэгээд насны хязгаар мазгаартай бичлэг юуг нь хийгээгүй юм шиг байна. Тохиргоогоо хийлгүү тавьсан шиг байна. Тэрнээсээ болоод өчигдөр жоохон алдаа гарчлаа. Тэгээд зарим хүмүүсийн үзэж орж болохгүй байгааг нь би үнэхээр ойлгохгүй юм. Яагаад энэ төр байж байгаа улс орн эсвэл өөрийнх нь нөгөө нэг YouTube-ийн тохиргооноос болд юм болов? Өөрийнхөө YouTube-ийн одоо насны хязгаартай бичлэг байдаг юм уу? Тиймэрхүү юмны тохиргоог шалгаж үзүүл яад юм бол гэж бодож байна. За тэгээд миний бичлэгийг үзэж, сонгож, сонсож байгаа та бүхэндээ чин сэтгэлээсээ талархлаа. Маш их баярлалаа. За тэгээ өнөөдрийн сонголтуудаа хийсэн байгаа гэж найдаад уншлахандаа оръё. Өглөө эрт бичлэг эхлүүлдэг болохоор ингээд гэрэл тусаад сүйдэрлээд янз бүр болоод байх юм уу? Нөгөө байгалийн гэрэл биш учраас. Тэгээ дээр нь гэрэл тавьчихаар сонин юу яагаад ах юм? Сүйдэрлж орж ирээд хичнээн цагаан ширээн дээр хийж байгаа ч гэсэн энэ сүйдрнийхэн асуудлыг би өөртөө яаж шийдэх ухаанаа олохгүй л байна. Аминдаа гэрэл гийгээтэй байх юм болов гэж цагаан ширээн дээр хийж байгаа. Гэтэл тэр мань бас нэг тийм сайхан болохгүй. Дээрэс нь падаар хийхээр дээрэс нь юу ч чадах юм. Том сүйдэр орж ирээд байх юм аа. За жоохон илүү тайлбар байлаа. За өнөөдрийн 1-р хөзрийн уншлага. Нэрлээ маань тусгаж жоохон юу гадаг юм байна. Батамлаад одоо энийг өөр унтраач наа. За 1-р сонголтыг сонгосон хүмүүсийн сонголт нь хөзөр нь монтайн буюу уулны хөзөр. Тэгээд нэг юм ирвэхээ. Гэхдээ ирвэхээ нэг сонирхолтой ирвэхээ юм аа. Ийм лонгохтой биеийн гол хэсэг нь лонхыг ингээд ороцсон. Тэгээд ирвэхээ. За тэгэл нүдэн ханжихаа талаа өнөдөр хэдэн стикерүүдээс сонгоход энэ стикер гарч ирлээ. За тэгээд нэмэлтээр хөзөр татсан энэ могоо хөзөр гарч ирсэн. Энэ бас тэгэл нэг жоохон хуурамч байдлын илэрхийлэл болдог хөзөр гарч ирлээ. Тэгээ аливаа юмд жоохон юу гэх юм бартаа саад тотхор жоохон үүсээд байгаа юм уу да яг энэ нөхцөл байдал дээрээ нэг жоохон хуурамч залтайч байдаг юм уу хүмүүсээс болоод тэгээд нэг тийм жоохон бэрхшээлтэй тулгараад байгаа хүмүүсийн сонгочудаа гэж бодоод байж байна. Найд дөрвөөний жоохон тиймэрхүү хүмүүстээс болоод жоохон сэтгэл дундуур юм жоохон хүндрэл бэрхшээлтэй болцсон байгаа цаг уу юм уу да. За 1-р сонголтыг сонгосон хүмүүсийн маань ямар асуудал их хэрэгшээ тулгараад
хөзөр гарч ирсэн. Стар хөзөр маань дараагийн хөзөртэй холбож уншихгүй бол хүсэл мөрөөдөл биелэх хөзөр. За тэгснэ од гэдэг хөзөр гарч ирж байх юм. Уул нэг сайхан хөзрүүд гарч ирж байна да. Эхний сонгосон сонголтын хөзөртэй бол магадгүй өндөр уулын оргилд хүрэх тийм шатанда хичээл зүтгэлтэй өчнөө олон сонголтуудын өмнө тэгээд сонголтууд дээр магадгүй энэ дээр одоо жишээ нь могон дээр могоо ахад гараад ирж байгаа хгүй. Жоохон хуурамч буруу сонголт хийхээс зайлсхийгээрэй. Түүнээс биш энэ хүсэл мөрөөдөл чинь биелэх нэлээд өндөр том хүсэл мөрөөдөл зорилготой байна. Тэгээд энэ хүсэл мөрөөдөл чинь биелэх нөгөө боломж байж идэл магадгүй нөгөө жоохон хуурамч, жоохон залжин залхаа хүмүүсийн одоо нөгөө асуудлаас болоод энэ асуудал шийдэгдэх нь жоохон хэцүү болчихгүй. Түүнээс биш таны зорилго их том, өндөр юм байна. Хүсэл биелэх магадлал ч бас маш өндөр. Тийм болохоор бас танд энэ анхааруулах гэрлэн дохионы тий жоохон хянамга байгаарай гэдэг тийм анхааруулгын гэрлэн дохионы юм ирж байна. Мэдээ мессеж ирж байна. Хүсэл бол том байна, олон боломж байна. Гэтэл явж очиж энэ олон сонголт, олон боломжуудаас тэр хамгийн жоохон бүтэлгүй залжин тэр хуурамч хүмүүст хуурдахгүй гэдгийг хэлэх байна л да. Тийм жоохон хуурамч хүмүүсээс болгоомжлохгүй бол тэрнээсээ болж шаналлах магадлалтай байна шүү. Түүнээс биш энэ зорилго хүсэл биелэх гэдэг энэ ерөөсөө. Өөрийнхөө гинэн итгэмтгий байдлаасаа л болж хүн одоо нөгөө алддаг шүү дээ хамгийн. Тийм болохоор тэрэн дээр чинь жаахан анхааруулж орж ирээ л байна шүү. Итгэмтгий гинэн байдлаасаа болж гоё бүтэх гэж явж исэн ажлыг өмүүлэх нэг хортой санаатай хүн гарч ирж одоо өмүүлж яах вэ гэдэг байгаа байхгүй юу? Өмүүлж вэ гэдэг байгаа байхгүй юу? Хитрхи итгэмтгий тэр өөрөө чинь нэг ингээ асгарсан нэг юм сайхан сэтгэлийг залимдуулаад бас нэг гараа чинь салаагаар нэг жоохон мөнгө төгрөг санхүүг чинь урсгаад эсвэл сайхан тийм сэтгэлийг чинь ингээд нэг юу яахгүй ах вэ? Одоо сэтгэлээ хит их сэтгэл гаргаснасаа болж алдаа гаргахаас сэрэмжилсэн үг хэл ирж ийн. Жаахан хэцүү хүнд нөхцөл байдал сэтгэл зүйн жаахан дарамцаад байх яг жоохон сэтгэл зовоосон асуудлаасаа бол гарцсан байна. Магадгүй ийм хүмүүсээс болоод зарим хүмүүсийг болохоор энэ жоохон юм хорчин хүмүүсээс болоод болгоомжлороо гэдэг гэрэл дохио ирж ийн. Тэгээд одоо энэ хөөцөлдөж байгаа хийж байгаа энэ ажилчинд болвол нь ястаа мөнгө төгрөг санхүүтэй холбоотой хүмүүс нэлийн үзэх гээд тах шиг байна. Тэгээд мөнгө төгрөг санхүүтэй холбоотой хүмүүсийн одоо хийх гэж байгаа ажил нь тун одоо нөгөө юутай явна. Сайн эхлэл, сайн ажил ингээ хүсэл зорилгоо биелүүлэх сайн ажил байж идэл тэр мөнгө төгрөгийг бол зүгээр ингээ нөгөө гიშгсэн газар болгондоо мөнгө хийнэ гэдэг шиг ашиг орлого өндөртэй сайн ажил байх гэдэг байгаа байхгүй тэр хийх гэж байгаа ажил чинь. Тэгээд жоохон тиймэрхүү сэтгэл муутай жоохон хорон санаатай хүмүүсээс болгоомжлороо явж энэ олон сонголтуудаас буруугийн сонгочих вэ? Хэрэг буруугийн сонгочих юм бол жоохон тийм мэдээж буруугийн сонгочих юм бол алдаа гарна. Тэрнээсээ болж жоохон шаналж зовох гээд байна. Зарим хүмүүс болохоор тэр уул чи ерөн саад тодгор бэрхшээлийг
илэрхийлдэг хөзөрлөлтөө гол утга чанар нь тэр саад дутгар бэрхшээлийг илэрхийлж байгаа хөзөр маань гой том хүсэл мөрөөдөл зоригтой байгаа байхгүй юу? Тэр нь бүр ерөөсөө тийм бүтэх магадлал маш өндөртэй тийм гой зоригтой олон сонголттой. Бурууг сонгоч гээд байх магадлал яг байгаад байна. Тэрийг одоо яаж зөвийгөө сонгох юм байгаа? Хүн амьтанд хандж байгаа зөв буруугаа сонгох юм уу яагаад вэ одоо? Нэг тийм их эргэлцсэн байдалтай байна шүү ер нь өөрөө бол. Тэгээ уулын зөвийгөө сонгоод тэрэн дээрээ ингээд нөгөө мөнгө төгрөг гэхээсээ илүү ингээд өөрийнхөө дотоод сэтгэлээ сонсоод дотроосоо ингээд бүр нэг бодогдоод ингээд дотоод сэтгэлээсээ сонгосон сонголт чинь зөв байгаад тэр чинь энэ юугаа зооц мөнгө тэр мөнгө төгрөг санхүүгийн тал дээр орлого оруулах боломжийг нээх гэдэг байгаа байхгүй юу? Хүмүүстэй ингээд хамтраад ажиллана. Энд бас нөгөө болгоомжгүй байдлаасаа болж ингэж нэг унах магадлал байгаа тань бас ерөөсөө нэг жоохон сэрэмжлүүлэг ирээд байна да. Жаахан сэтгэл мууднаас сэрэмжлүүлсэн тэр хүний үг тэгэхгүй өөрийнхөө бодолтойгоор тэгж сонголтоо хийх чинь зөвлөд байна л юм үзэрчтэй. Тэгвэл мөнгө санхүүтэй ёстой гიშгсэн газар болгон дээр өөрийнхөө сонголтоо зөв хийх юм бол гიშгсэн газар болгоноос мөнгө олж ёстой зорж байгаа зорилго чинь биелэх гээд байгаа байхгүй юу? Ерөөсөө мөнгө санхүүтэй холбоотой байгууллагын ажил байд юм уу, хамтрал байд юм уу тэгээд тэрэн дээр нэг мөнгө бол олох боломжтой маш их сайн төсөл байд юм уу, маш их сайн одоо эхлэл явах гээд байгаа байхгүй юу? Гэтэл энд нэг жоохон хорчин хүний юмнаас болж хорлогдчих вэ гэдгийг чинь санаа зовоолоод байна. Тий. Тэрнээс л болж яг ингээд нэг яах гэдэг. Энд дэр нэлээд яг тийм нэлээд хүчтэй анхааруулга орж ирээд байна шүү ер нь. Алдаа сонголтоо яг буруу хийх гэдэг нь өдөнгө хийчээд байна одоо нэг тийм юм. Их олон боломж айгүй гоё шансыг нэг буруу залтай муу хүнээс ч юм уу буруу залтай нэг хэн нэгнээс болж саад бэрхшээлтэй хэцүү нөхцөл байдал руу аваачиж оруулах гэдэг. Энийг одоо өөрөө мэдэхгүй өөрөө бол нэлээд энэ сонголтын дотроо бас маш их эргэлцсэн байгаа учраас одоо мэддэг барьдаг хүнээс нь жоохон зөвлөгөө аваад юу яасан дээр хаад сонголтоо зөв болгохын тулд зөвлөгөө авсан дээр гэж харагдаж байна да. Өөр асар эргэлцсэн байгаа аахгүй юу? Бурууг сонгохгүй л байж ядаад байна өөртөө. Нэг хорчин тийм сэтгэл муутай тийм жоохон хүний өгөнд орчихгүй тийм тиймэрхүү байдалтай байгаад байна л да. За 12 гэдэг үзэр бол яг сайхан гэр бүл сайхан хамт олныг илэрхийлсэн л үзэрлэлтэй. За үз. Энд дээр одоо нэмэлтээр нэг өөр нэг үзрээс татаад үзмээр байдаг. Өөр үзэр юу илэрхийлж, юу нэмэлтээр хэлж өгөх нь жоохон харьяа тийм үзрийг. За энэ оошо багшийн үзрээс нэг нэмэлт татаад их үзрээ яваад байлаасаа. За манай нэгдүгээр группийн сонголтыг сонгосон хүмүүсийн энэ ширээ маань чаваас. Нэгдүгээр группийн сонголтыг сонгосон хүмүүст маань зөв сонголтоо хийх зөвлөгөө өгөөч юм. За. Энэ ерөөсөө хит шунснаасаа болж буруу сонголт сонгох гэдэг шүү. Хит шунахгүй гоё нэг тийм алтан дундж ийн байр тийм үү? Эсвэл одоо ямар хүн өөрийн гэсэн бодлого хит шуналтай байгаа байдлаасаа болж энэ зүрх сэтгэлээ даахгүй нэг тодорхой хэмжээнд нэг тийм жоохон хүнлэг өсчүүд юм. За ахиухан мөнгө л олж ирээд болоо гэдэг сонголт чинь өөрөө чамайг аюу их зовоох гэдэг шүү. Эсвэл гоё нэг жоохон санаа муутай хүн аюу гоё юм том юм амлж орж ирээл одоо
өмүүлээд хайчих нэг тийм магадлал байна. Тэр нь болохоор яагаад гэхээр жоо тийм шунсан байдлаас ч болох гээд байна. Тэгээ өөрийн гисэн толгойгүй энэ төслөөс үд юм уу, энэ одоо ажилласаа байд юм уу, ахиухан боломж олчихъя гэд ингээд бодсон бодлосоо болж алдах гээд байгаа байхгүй. Та хэрв өөрийн зүрх сэтгэл дуу хоолойгоо нэг арай өөрөөр нэг жоохон сэтгэлээд байгаад нэг одоо бусдын үгийг дуулахгүйгээр тэр хичүүнсэн байдлыг дуулахгүйгээр энэ нэг гоё амлсан хүн л танд их гай болох гээд байна л да. Гоё амлсан хүний юмд та унжих гээд байх магадaltaй байна л да. Тэрээс оошо багшийн хөзөр юу илэрхийлж өгөх нөхөр шунал тэгээ өөрийн гэсэн бодлого байдлаасаа болж таныг алдах гээд байх магадaltaй байна гэж хэлээд байна л да. Тийм болохоор хэрв сонголтоо хийж чадахгүй бүр эргэлцсэн байгаа бол за ямар хүнтэй яаж сонгох гэдэг олон сонгох ингэж толгой эргүүлсэн юм байгаад байгаа бол тэрийг зөв сонгохын тулд ер нь тийм нэг гой хүнлэг инэрэнгүү ямар нэгэн байдлаар нэг жоохон тийм талаа барьж сонголт хийвэл уул нь алдаа гарахгүй хүсэлчин биелээд ингээд гоё болох гээд байна. Энэ нэг бэлэн ам шалдан гоё гэдэг шиг ингэж шунлыг чинь хөдөлгөж ярьж байгаа хүнээс болгоомжлоорой ер нь бол тийм л юм хэлэгдлээ дээ таны мессежин дээр. За тэгээд одоо энэ сайхан шал удлаа ярьж жагаад ингээд дунгаагаа хайчих магадлал өндөр байгаа байхгүй юу? Түүнээс ч таны одоо энэ хийх гэж байгаа хэрэгжүүлэх гэж байгаа санаа чинь маш олон гоё сонголттой байдалтай хамгийн бурууг нь сонгож очиж унах гэдэг шүү дээ. Тэр нь бол энэ шунлаасаа болж унах гэдэг шүү дээ. Тийм болохоор жоохон хэмжээ хязгаартайхан шиг юутай байвал та яг гоё амжилтанд хүрэх гээд байна л та. За тэгээд олон сонголт олон хүмүүсээс хэнийг нь сонгохоо мэдхээ байсан бол хэрв тийм нөхцөл байдалд байгаа бол юу ягаарай. Одоо надтай байд юм уу хинтэй хамаагүй сайн өөрийнхөө итгэж үнэмшдэг хүнээс очиод тэрийг сонголт Монголдо зөв хийх тал дээр асууж лавлаараа өөрөө бол нэлээд хэрэгэлцсэн байгаа даа л да хамгийн гол нь. За нэгдүгээр сонголтыг сонгож урилгыг минь сонссон танд зөв сонголтоо хийгээсэй гэж шинэ сэтгэлээсээ хүсэж байна шүү. Та яхан буруу сонголт хийх гэж яхан санаа зовоорчлоо шүү харин ч бүр. За тийм байна. За одоо хоёрдугаар сонголтыг сонгосон хүмүүсийн маань уншлага эхлэх гэж байна. За хоёрдугаар сонголтыг сонгосон хүмүүс маань энэ хүзрийг сонгосон байх учиртай юм аа. Энэ бүрхэн хөөхтийн хөзрийг энэ хөзрийг сонгосон байх учиртай. Зэрэг стикер нөгөө эрдэм мэдлэг нууцаар дүүрэн номыг л нээгээ сууж байгаа стар гэдээ гоё од гэд хөөхөн охины зурагтай. За тэгжээд л бас нэмэлтээр одоо хөзөр сонгож татсан байгаа. Тэр нь болохоор мөн хөзөр татсан. Мөн хөзөр их жижигхэн бичгтэй. За энэ мөн хөзөр болохоор хэмжээ жижигхэн болохоор бас бичиг сажигхан сайн харагдахгүй. Томруулж байгаа зургийг харддаг юм байхгүй би. За мөн хөзөр болохоор ер нь бол яг хөө ингэдэг л дээ. Зүн совинг илэрхийлдэг. За тэгэл бас жоохон одоо нэг юу гэдэг хуурамч магтаалыг илэрхийлдэг. За тэгээд зүүд нойрыг илэрхийлдэг. Одоо мэдрэмжийг илэрхийлдэг. За тийм хөзөр байгаа. Тэгээ энийг маань эрдэм мэдлэг сураад явж байгаа сурах хүсэл тэмүүлэлээр дүүрэн хүмүүс сонгосон юм уу? Тэрнийхээ төлөө айгүй гоё од болох гэж байгаа хөөрхөн баг залуу хүмүүс сонгосон байх магадлалтай. За тэгээ манай хоёрдугаар хүзрийг сонгосон хүмүүст зориулагдсан мессежүүдийг гаргаж өгнө үү? За уншлах яг юм чиглэлийн уншлах баталгаад байна. За энэ нэг хол юмд явах гээд сонголтоо хийж чад алсын холыг зорих гээд гэрэл гэгээдээ ертөнцийг зориод
байж байгаа хүмүүсийн гэтэл нэг тийм болохгүй бүтэхгүй нэг тийм хүсэл зоргийг нь нурааж унтраас ч байдаг юм уу. За одоо гадагшаа хол яваад ингээд нэг сурын варигээ болгож телевиз нь бүтээгүй байдаг юм уу тий. За нэг тийм эсвэл нэг холын гэж бодоод байж исэн нэг ажил нэг тийм нууржтэй санснаар нь болоогүй л байгаа дээ. За тэгээд цааш өөр юу болж тохиолдоод байна. За тэгвэл одоо ердөө боловсрж гадагшаад отгошоо явахаа болоод одоо ердөө байгаа газар дээрээ өстө эрчимтэйхэн шиг ажиллаж хөдөлмөрлөө. Нэгтээ явж чадахгүйгаас хойш гэдэг. Нэгтээ явж чадахгүй болсноос хойш одоо виз бизнесээ болд юм уу. Тэрнээсээ болоод явж чадахгүй болсон юм чинь одоо байгаа газар дээрээ сурж байгаа сурах зорилгоос сурахынхаа төлөө маш их тууштай одоо эндээс сурах гэдэг дээр шийдсэн. Эсвэл одоо зүгээр сурахаа болоод нэг хүмүүс зүгээр одоо сайн ажиллая гэж шийдчихсэн тийм хүмүүс байгаад байна өө. Жоохон хүнд ачаалал аваад жоохон ачаалал аваад нэг жоохон ядрах маягтай стресстэх маягтай байна шүү. Би сэтгэлийн жоохон ядаргаа байгаад байна да. Ачаалал жоохон ихтэй байна да. Хитрхи их өөрийгөө нөгөө хүчлээд байгаа юм шүү. Тодорхой хэмжээний байр суурь хөдөлмөрөдлөө биелүүлэхийн төлөө одоо гадагшаа ч юм уу тийм хол газар явж чадхаа байснаас хойш одоо эсвэл эндээ өстө юу чадах бүхнээ хийндэ гэдэг ингээ өстө улааран ажиллаж улааран сурж байгаа хүн байна. Тэгээд тэрэн дээр тодорхой байр суурийг уул нь олдч байгаа юм байна. Бас нэг хий дэмий бол зүтгээгүй. Гэхдээ тэрэндээ маш их ядарч байна. Маш их туйлдах маягтай бүр тийм жоохон хэцүү байна. Хэцүүч байна. Энэ нөхцөл байдлыг энэ үе шатанда давж дуусаад одоо нэг өөрийгөө нэг юм гоё яг ачаал ихтэй ч гэсэн гоё тодорхой хэмжээний байр сууриа олоод сайхан ингэж байж байгаа хүмүүс ч бас орж ирж байна л да. Одоо хол явж чадхаа байсан. Тэр хүсэл мөрөөдөл болгосон учраас эрчимтэй ажиллаж хөдөлмөрлөөд өөрийгөө хичнээн жоохон зовоож ингэж ядраасан ч гэсэн одоо нэлээд ажлын ачаал ихтэй байгаа ч гэсэн тодорхой хэмжээний байр суурийг бол олцсон сайхан сууж ин олохын төлөө хичээж зүтгэж байгаа. Ёстой чадал чинээгээр чармааж байгаа хүмүүс байна да. Тэгээ энэндээ ёстой маш ганцаараа тууштай бүхий л цаг үйлстэй ёстой харанхуй шөнөрч бидрээд л тэгэл хичээж байгаа юм байна л та. Тэгээд нэг сайхан баяр наадам найс нөхдөдөө байд юм уу гэр бүлээ гэрэлтэйгээ байд юм уу гоё тэмдэглэндээ гэд энэ үзэр маань сайн нэмэлтээр гэтэл яасан бэ хичээл зүтгээд ингээ явж байгаад хин нэгэн жоохон нүүр уруулаад ах шиг байх юм да. Энэ хичээл зүтгэж байгаа хүнд маань яагаад нүүр уруулж байна? Тийм байна штэ. Яагаад вэ? Энд чи яасан жоохон онцгүй байл чадлаараа хичээж зүтгэж чармааж ингэж явж үдид нэг энэ сайхан байр суурийг олох гэж ингэж ачааны хүндийг үүрж бүр ядран зүдрэн зүтгээд яваад ирж яхад хин нэгэн урвсан байна. Урваад айгу сэтгэлийн нэг жоохон тийм дарамт жоохоо сэтгэл жоохон шаналж байна. Одоо ингээ одоогийн байдлаар сэтгэл уйлж байна. Ингэж хичээ зүтгээд яваад ирсний дараа энэ жоохон урвалт, энэ нэг жоохон үгүйсгсэн байдал чамааг одоо нэг тийм ямар нэгэн шийдвэр гаргахад цаг мөч дээр авчирцсан. Одоо л нэг сайхан болондоо гэр бүлтэйгээ байд юм уу, найз нөхдөдөө байд юм уу, сайхан болондоо гэдэг ингэсэн чамд аюу мохоо тийм урвалтын юм ирчээд чи тэрэндээ одоо итгэж чадахгүй
харамсаад сууж байна л да яг. Өнгөрсөн одоо ингээд саяхан их ойрынхны хугацаанд болж өнгөрсөн байх гэдэг байна. Энэ ойрынхны хугацаанд болоод өнгөрсөн байгаа энэ юмыг өнгөрсөнд нь харамсахгүйгээр одоо үлдчихэж байгаа дээр нь одоо үлдчихэж байгаа энэ хоёр боломжн дээр нь энд одоо 3 хундахтай юм ингээ асгарчаад байгаад таны яг одоогийн байр суурь болохоор яг энэ асгарсан дээрээ төвлөрчөөд алдсан дээрээ өнгөрсөн дээрээ төвлөрчөөд одоо байгаагаа ерөөсө тоохгүй анзаарахгүй байна л да. Уул нь бол одоо энэ алдсан 3-ыг хараад өнгөрснийг бодоод харамсаад гуйдгарлаад гуниглаад суух уу? Эргэж хараад энэ алдаагүй байгаа хоёр дээрээ одоо нөгөө төвлөрөх үү гэдэг дээрээ шийдвэрээ гаргаж чадахгүй юм байдалтай. Уул нь энэ хоёр дээрээ төвлөрөхөд одоо нөгөө боломж байгаа аахгүй. Тэгэхээр боломжийг олж харахгүй өнгөрсөн лүгээ одоо нөгөө хуурцсан байд юм уу, урвсан байд юм уу, тэр хүн рүү жид юм уу, тэр байгууллага руу одоо юу руу байдгийг тэрэн дээрээ төвлөрчөөд нэг юм гондож харамсаад тэгээд нэг жоохон сэтгэлээр унсан байдалтай тэрийг ингээд юу яаж чадахгүй л байна л да. Гой сэтгэлээ өргөж чадахгүй нөхцөл байдал дээр л болчиход байна л да. Тэгээ эцсийн бүлэгтээ бол одоо энэ хэрэг хин нэгэн урваад явж байгаа бол тэр хүнийг явуулчаад үлдсэн хүмүүстэйгээ айгүй сайхан амар амгалан тайван аз жаргалтай бас байж болохоор байгаа аахгүй юу? Үлдсэн боломжоо хараа явах ёстой хүн нь явцсан. Ягаад гэвэл энэ нэг хичээл зүтгэлийн дараа таныг хайрлаагүй ч юм уу таныг ойлгоогүй хүн хүнийг явуулсан ингээд сайхан явуулсан дээр. Тэгээд та үлдсэн одоо өөр хүмүүстэйгээ үлдсэн байд юм уу? Өөр одоо хинтэйгээ үлдсэн байд юм. Энэ хүмүүстэйгээ бараг нөгөө илүү тухтай илүү тийм юу байх боломж байгаа аахгүй юу? Өөрийнхөө байх. Таныг хайрлаагүй ойлгоогүй айгүй хэцүү юмнуудыг туулж давж гарч ирсний дараа одоо нэг сайхан аз жаргалтай баяр жаргалтай гэр бүлээр гоё сайхан болно доо гэж гэдэг юм уу? Гижээл хин нэгэн урвцсан байгаа аахгүй нэг удаа амтан. Одоо тэрэнд бити харамсаа. Тэрийг явуулдгийг явуулчаад тэр үн чанаргүй юм уу тэр өөдгөө амтныг явуулдгийг явуулчихад үлдсэн хүмүүстэйгээ тайван аз жаргалтай байгаа ч гэж хөзрийн зүгээс тийм л юм яриад байна л тохоо. За манай 2 дугаар өстө сэтгэл сонирн болгочих юм ингээд хөзөртөг яар сууж идэл. Юу 2 дугаар сонголтыг мань сонгосон хүмүүсийн уншлага энэ хүрээд өндөрлөө. За чи энэ хүмүүст ингээд гоё сэтгэлийн ингээд нэг дэм өгөхөд одоо чи хүчтэй чи ингээд өөрийнхөө амар амгалан үлдсэн хүмүүстэй аз жаргалтай байх ёстой. Тэр хүнийг тавиад явуулчих юм бол ерөөсө бүх юм ингээ илүү гоё сайхан болно уу? Санаа зовлтгүй. Чи ингээд энэ стар гэдэг энэ гоё хөзрийг сонгосон байгаа хгүй. Чамд ийм амьдрал гэдэг чинь өөрөө асар баялаг штэ. Ганцхан энэ биш аахгүй юу? Чи бүр од шиг мандаад одоо энэ хуурамч өөдгөө хүнийг тавиа явуулсны дараа чиний амьдрал бүр гоё болно. Энэ дэлгэгдээгүй энэ шидийн ном шиг энэ ид шидтэй ном шиг тавил орчих юм бол тоо. Энэ ид шидтэй ном шиг амьдралын баялаг боломжоор дүүрэн байгаа хгүй юу? Тэгэхээр зөвхөн энүүхэнд харамсаж суугаад яах вэ гэж хэлмээр байна. За 2 дугаар бүрийг сонгож сонссон танд за сэтгэлийн амар амгалан хүсье. Тэр юу боломжийг үлдэж байгаа боломжоо хараарай гэж хэлмээр байна. Хажууд чинь бүр амар амгалан тайван байх, сайхан өөрийнхөө байх боломж бас байна шүү. Тийм болохоор өнгөрснийг бодож гуниглаад яах вэ? Өөрийгөө хайрлаарай гэж хэлмээр байна да.
За одоо ингээд манай 3 дугаар группийг сонгосон хүмүүсийн уншлага эхлэх гэж байна. 3 дугаар группийг болохоор энэ кама буюу энэ ч одоо манай монголоор хэмээн өвсийг ингээд хадуур гэдэг шүү дээ. Өвөг тийм шүү дээ. Хадуурыг сонгосон байна. За уншлагыг энэ үзрөөс хийн. За тэгээд бас нэмэлтээр өөр хөөрхөн Японыхоо нэг хөөрхөн жижиг хөзрөөс бас нэг хөзөр нэмэлтээр татсан байгаа. Тэр нь болохоор баавга гэдэг хөзөр. Энэ баавга гэдэг юм эрх мэдэлтэй, хүч чадалтай, байр суурьтай. Тэгээд манлайлагч. За тийм. За тэгээд тэр эрдэм мэдлэг боловсруулаар бол дүүрэн бас тодорхой хэмжээний гоё тийм эр зоригтой тэр магадгүй эрэгтэй хүмүүс юм уу эсвэл ийм эмэгтэй хүн байсан ч тийм гоё эрэгтэйлэг тийм шийдвэртэй хүнийх нь гадна төрхөөр нь хэлж байгаа юм биш хүний нөгөө дотоод сэтгэл чинь угаасаа нэг тийм гоё эр хүн шиг тийм хүчрхэг эмэгтэйчүүд байдаг шүү дээ. За тийм хүмүүс байж болно. Хүчтэй гоё тийм босс эрх мэдэлтэй санхүүгийн юм чадaltaй. Тэгээд ийм гоё олон сурсан эрдэм мэдлэг ихтэй. Тийм хүмүүс. Тэгээд аливаа юм төг юм шийдвэр мэдвэр гаргасан ч гэсэн ингээд зур шулуухан ингээд шийдчихдэг. Тийм гоё хүмүүс. Нөгөө нэг нялцхан жахаар яана гэдэг лөө нялуунаас шулуунан дээр гэдэг шүү дээ. Өгөө олчилж байгаа. Нялуунаас шулуунан дээр гэдэг шиг тийм гоё шулуухан зонтой. За тийм хүмүүсээс жах магадлал маш өндөр байна да. За тэр хүмүүс маань тэгээд ямар мессеж ирэх вэ? Magic, Вичи Magic тарот үзрөөсөө шидэт тарот үзрөөсөө. За манай 3 дугаар группыг сонгосон хүмүүст мессеж өгч чи ямар үг мессеж өгж болох вэ? Ямар үг мессеж өгж болох вэ? Тэгвэл надаар дамжуулан юу хэлүүлэх вэ? Six of Pentacles. За зоосны хөзрөл гарч ирж байна. Зоосыг одоо хүнд өгдөг юм уу, авдаг юм уу? Ер нь өгдөг талын хүмүүс байна. За гэтэл энэ Tower хөзөр маань за Tower хөзөр дээр нэмэлтээр аваад байна. Өнөхтэй зөв харж унчуу, буруу харж унчуу мэдхээ байжлаа. Хөрхийн энэ буруу хараад унсан байсан байх боломж нь илүү юм байна. Яагаад гэвэл дараагийн нэмэлт хөзөр өөрөө Ten of Swords хөзөр гарч ирж байна. Энэ болохоор 10-ын хүнд ингэсэн байна энэ хүмүүс. Асар их ихтгэлтэй байсан тий. Тэгээд нөгөө нэг хүнд мөнгө төгрөг санхүүгөө итгэж өгснөөсөө болоод тэгээд одоо хамтарч ажиллаж исэн юм уу мөнгө төгрөгөө ингээд өгснөөсөө болоод ингээд бүр авч чадахгүй юм гацалтын байдалд орцоод өртөө. Тэрнээсээ болоод ингээд айгу одоо өсгч зовж ин дөө. Нэг хүнд мөнгө өгөөд тавиад утсан хүн ч одоо зовлгүй л яах вэ? Яг тийм гэрэл болцсон байна да. Ямар юм том мөнгөний одоо ингээд авчаад өгдөг бэ гэж. Энэ мөнгө төгрөгийн асуудал тэгээд одоо яг яаж шийдэгдэх вэ? Яасан? Ямар ч гарцгүй хөдөлгөөнгүй болцсон бүр шээ. Тааш нь харж байгаа. Одоогийн байдлаар бол тийм маш гүн үнгийн шалгалтсан, юу атсан хямарсан байдалтай эргээд олж авах магадлал маш ингээд нөгөө хэцүү яахаа шийдэж чадхаа байж байгаа байхгүй. Гэтэл нэг юм байна. Найз нөхдийнхөө тусламжтайгаар шүү. Таньдаг мэддэг найз нөхдийнхөө тусламжтайгаар тэр мөнгийг тэр алдсан мөнгө санхүүг эргүүлж оруулж ирэх тийм бас боломж байна. Бүр галзандаа гараад явцсан биш байна одоогоор. Four of Swords хөзөр маань тийм. Нэг айхтар олон хүмүүсийн дайралт давшилт одоо ингээл нөгөө
чамаас болоод чи мөнгөө тэгчлээ ингэчлээ гэдэг юм дайралт давшилт одоо ч юм уу саяхан ойрхон өнгөрсөн хугацаанд маш их тэр чамаас болж чи үнд ингэснээс болж одоо ингээд алдчихлаа гэж үнэхээр их ингээд зовоосон. Тэгээ чи өөрөө ямар ч гарцгүй хэцүү байдалтай хүмүүс чам руу айгүй их ингээд чижилсэн гэсэн чи болсон чамаас болсон чи ингэсэн гэсэн ингээд тэгээ чи өөрийгөө ингээд нэг тодорхой хэмжээнд ингээд нэг хамгаалж гэдэг яг хамгаалж чадахгүй нөхцөл байдалтай болцсон байсан байна. Гэхдээ байна шүү. Гэхдээ нэг онцлог нь энэ найз нөхдийн тусламжаас чамд энэ мөнгө санхугаа буцааж авчрах байдаг юм уу? Тийм боломж орж ирэх гээд байгаа. Тэгээд энэ нэг жоохон нэг хүмүүсийн нэг чичилдэг байдал нь бол арай харьцангуй бас нэг жоохон намжаад ирэх гээд байна л да. Seven of Wands хөзөр маань. Seven of Wands хөзөр маань болохоор өөрийнхөө төлөөл одоо хүчтэй эсэргүүцэл одоо үзүүлж энэ их сорилтыг давах хэрэгтэй байгаа л да. Одоо яг тийм энэ боломжийг ашиглах хэрэгтэй байгаа даа. Энэ найз нөхдөөс орж ирж байгаа тусламжийн гараа сунгасан энэ боломжийг одоо өстө тултал нь ашиглавал энэ мөнгө санхүүгийн боломжоос гарах одоо юунаас хямралаас тэр гарах боломж алдсан барьсан юм олж авах боломж орж ирэх гэдэг байгаа байхгүй юу? Тэгэхээр жоохон тэрэн дээр жоохон юм нэг шийдтэй хин шиг тийм байгаад өгчих болох гээд байна да. Тэрэн дээр хитрхи хараа юм тийм өөрөө их тийм цайлхан тийм тодорхой том байр суурьтай хүн байгаа байхгүй юу? Гэтэл бас зүрх сэтгэл одоо нэг юу н тийм хатуу тийм чанга хүн биш. Одоо юу гэх юм бэ? Жохон тийм уян зөөлөн хэлбэрийн тийм байр суурьтай хүч чадалтай хүн байгаа байхгүй юу? Зүгээр одоо нэг муухар тийм хатуу чанга хүн биш. Гэтэл чиний одоо ингээд энэ боломжийг найз нөхдийн хүрээнээс орж ирэх гэдэг энэ боломжин дээр хит их одоо тэр нэг зөөлөн байдлаа биш жоохон шийдвэртэй хин шиг. За одоо чи нэг ингээд зүгээр нэг жишээ шүү. За нэг 10 сая төгрөг хүнээс хүнд ингээд тавиад өчлөө. Тэрийг ингээд олж авах гээд ингээд найз нөхдөдөө ярилцж хагаад эргээд тэр мөнгө ингээд бөөндөө ингээд орж ирэх ингээд буцаагаад одоо тэр залилуулсан барьсан хүмүүс тэр алдсан мөнгөө буцаагаад ингээд бөөнд нь оруулж ирээд бөөнд нь авах боломж байтал заяа. За одоо тэр нэг 10 сая байгаа гэхэд ядаж зүгээр хамаа алга тэр 5 саяын чултгаа олоод авах юм уу гэдэг юм уу. Тийм шийдвэр гаргаж явах магадлал маш өндөртэй тийм зөөлөн хүн байгаад байгаа байхгүй юу. Гэтэл чи өөрөө жоохон байр суурьтай хатуу байх юм бол за тэр тусалсан найз нөхөдөө хамаагүй одоо хүн 10 саяг алдах гэжсэн хүнд туслаад өгч яхад нэг 2 саяын шагнал өглөө гэхэд чамд 8 сая юм уу 9 сая нь ороод ирэх боломж байгааг чи за яшиг одоо нэг 5-ыг нь аваад болиё гэж хэлжээж мэдхээр тийм хүн байгаа байхгүй юу. Тийм юм хэлж байна. Хөзөр нэг тийм юм ярьж байна шүү. Энэ бүр хүнч. Тэгээд нэг айхтар ганц олдсон энэ боломжийг шүүрээд авахгүй нэг тийм жоохон ингээд нөгөө юу яагаад байна штэ. Одоо ч хойш тавьж байгаа юм шиг. Тэгэх шаардлагагүй зүгээр давшиж ороод олж авах ёстой юм ганц болцсон энэ найзын боломжийг ашиглаад юм уу олоод авахыг чинь хөзөрж өглөөд байна штэ. Энэ тасалж хайдаг хөзөр бол хит их уян зөөлөн дэр хит их юу яадаг хүнд итгэвчгүй байдлыг бас тодорхой хэмжээнд нөгөө хүн сайн байлгүй яг хөө тэгтээ муу хүн бол гэж хэлж байгаа биш. Бас тэрнээсээ болж хохирдог байх ёсгүй аливаа хэмжээ шудраг байх ёстой шүү дээ тийм ээ. Шудраг сайн хүн болгон ингэж хохироод явах юм бол энэ хорвол хийж чаддаггүйсаа бас хэцүү шүү дээ. Тийм болохоор таныг ингээд тодорхой хэмжээний тийм жоохон байр суурьтай жоохон тийм шийдэмгий байгаад байгаа байхгүй юу. Тийм
өөрийнхөө дотоод зүүн совин мэдрэмжээ сонсоод тийм зүүн совин мэдрэмжээ сонсоод тэгээд өөрийнхөө тийм аливаа юм чинь нөгөө хар цагаан нь тэнцэж балансаа барьж байгаа. Та хэтэрхий цагаан цайлган юм хүн байгаа байхгүй юу? Тэхгүй шүү дээ. Одоо ингээд хоёулаа ингээд балансаа тэнцүү барьж иж өмчөнд ингээд жигтгэн ингээд тэнцвэрөө олж явах хэрэгтэй байтал таны цагаан тал хит давамгаалчаад тэгээд ингээд аливаа юм дээр ингээд нэг жоохон сул ингээд хандах гэдэг юм л та. Таныг тийхгүй байхыг зөвлөд байгаа байхгүй юу хүзэр? Жоохон өөрийн гэсэн ингээд байр суурьтай шийдэмгий тийм байхыг зөвлөд байна л та. Тэгвэл тэгээд танд ингээд бөө гоё яг нэг орж ирэх ёстой бүхэн чинь орж ирээд та айгуу гоё тийм аз жаргалтай тийм гоё болох гээд байна. За ошоо багшийн үзрээс энэ хүмүүст за ошоо багш минь 3 дугаар группийн хүмүүст ямар компромисс зөвлөгөө хүзэр байна уу? 3 дугаар группийн хүмүүс яг зөвлөгөө хүзэр өгөөч. Зөвлөгөө хүзээс өгч байгаа ямар үг байна? Одоо жоохон хичээчих юм бол тийм танд ерөөсөн боломж байна. Та нэг жаахан садархгаал жаахан хичээд явж байгаа юм дээр нэг тууштай шиг одоо нэг замын дундаасаа буцчих гал за нэг түрүүний мөнгөний жишээн дээр ярьлаа гэхэд тэр 8-9 сая ч юм уу ингээд 10 сая мөнгийг ингэсэн байлаа гэхэд нэг нь 9-ийг нь авах боломж юм уу ингээд бараг 4 авах боломж байхад та нэг дундаас нь болиол ингэчих гээд ингэж хэлсэн шүү дээ. Тэрэн шиг яг одоо та хэрэг хичээ зүтгээд эннийхээ төлөө ингээд араас нь хөөсөлдөд явж байгаа бол тун одоохон бутгийн хооронд л одоо нэг жоохон хойш суучаад ч юм уу суучих гэдэг юм байгаа байхгүй юу? Нэг мөсөн нөгөө нэг эцсийн шийдийг нь хартал нь одоо ингээ яваа. Тун ойрхон байна гэдэг байгаа байхгүй юу? Гэхдээ ерөөсө тун ойрхон. Маш хажууд нь ирчээд нэг хамрдоор ч нэрчээд байна л да. Тийм. За тийм мессеж ирлээ. За манай 3 дугаар группийг сонгож сонссон та бүхэндээ чин сэтгэлээсээ талархлаа. За энэ хүсэж ингэж хөөцөлдөж ингэж таныг жаахан зовоосон энэ байдал нь эргээрээ асар хурдан шийдэгдэх болтугай гэж залбирая. За би бас уулын тэгээд энэ хүмүүсийнхаа цаана ямар хүн сонсч байгааг мэдэхгүй. Гэхдээ өөрийнхөө хөзөр дээр ингээ хүмүүсийн ажил үйлс нь болох ёстой юм аа хурдан турхан бүтлээсэ гэж бас ингээ залбирдгиймаа. Тэгээд болдог бол нэр мэрийг нэг оруулаад алс нэг эмх зэгцэнд оруулаад хаашд өдөр болгоны уншлаг бясалгал хийж байгаа учраас бясалгалдаа ингээд нэг бурхан би ч буддын шашинтай уншдаг. Тэгээд буддын шашины өөрийн даадаг бурхандаа залбирх юмсан гэж залбирч явдсан шүү дээ явуулна. Тэгээд нэр усгүй юуг болохоор би тэр хэнийг их залбирх юм. Нийтээрээ тэгээд юу асан байгаасаа ажил үйлс нь өдөр бүгдээрээ сайн байгаасаа гэл залбирч явдаг хүн байгаа юм. За тэгээд энэ өдрийн уншлага ингээд өндөрлөө. За бүгдээрэнд нь энэ өдрийг аятай тогтоо сайхан өнгөрүүлэхийг хүсье. Хүүшээ энэ бичлэг маань орсон